За өдрийн мэнд эрхэм хүндэт сонсогчдоо ирээдүйн тэр бум төгрөгөөр үнэлэгдэх гарааны бизнесүүдийн эзэдээ. Энийг би өшөө гоё болох болно. Тэгээ утгагүй айгүй гоё мэдлэгээтэй болно. Тэгээ мэдлэгээ хилээд байх тусам үзэгчдийн маань гарааны компани яг тийм үнэлгээнд хүрнэ байх гэж найдаж байгаа байгаа. Гарааны бизнес нэвтрүүлгийн 9 дахь дугаар эхэлж байна. Студид Око мөн манай зочноор ганц шиг ах ирсэн байна. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Тэгэхээр ганц шиг нэвтрүүлэг бол мэдж үтсэн бах харсан бах тийм ээ. Үтсэн. Айгуу зүгээр надад бол айгуу таалагдж байгаа. Иймэрхүү нэвтрүүлэг Монголд хэрэгтэй байгаа. Тэгэхээр Монголд байгаа цөөн гоё нэвтрүүлгүүдийн нэг гэж би бодож байна. Оо за ихтэй хөөрлөө. Айгуу том комплимент авчлаа шүү. За тэгэхээр гарааны бизнес гэдэг нэвтрүүлэг маань гарааны бизнесээ дөнгөж эхэлж байгаа. Магадгүй эхлээд бас 9 жил болоод тэгтээ нэг яг тэр нэг дараачийн төвшөнд нь оруулах чадахгүй байгаа ч юм уу тиймэрхүү хүмүүс зориулсан. Бидний entrepreneur гэж дуудах зуртай хүмүүс зориулсан. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцож байгаа зочид болон хийж байгаа хүмүүс маань өөрсдөө entrepreneur хүмүүсээс чиглэсэн юм нэвтрүүлэг байгаа. Бизнест би нэвтрүүлгээр бид бизнесээ хийгээ явж байгаа туршлагатай хүмүүсийн сурсан хичээл, ном, эрсдэл, хэцүү цаг үе тийм ээ амжилтанд хүрэх нууцуудыг хуваалцах гэж хичээдэг юм нэвтрүүлэг байгаа. За тэгэхээр ямар ч байсан эхлээд би мэдээний болонгаа хүргэе. Тэгээд танд ч гэсэн энэ таныг сонссон ч байж магадгүй. Хэрвээ сонсоогүй байх юм бол реакц үзүүлээ. Тэгээд юу болж хийж болно тийм ээ. Өнөөдрийн мэдээгээр би их хайсан юм а. Ямар мэдээлэл байвал Монгол сонсогчид, үзэгчид маань хэрэгтэй байж болох уу, бас дээрэс нь сонирхолтой байж болох уу гэсэн. Тэгээд ийм хоёр талаас харсан юм байна. Сайхан Google өөрийн ивэнтээ зохион байгуулсан байгаа. Google I/O тий. Google I/O-гоор нэлээд юм зарлагдсан байгаа. Нэлээд юм зарлагдсан. Өчигдөр тэгээд надад их миний бизнес нөлөөлж болох нэг 2-3 юм анзаарсан юм байна. За нэг нь болохоор YouTube дээр гарсан ганц хоёр өөрчлөлтүүд байгаа. YouTube дээр нэлээд өөрчлөлт гарч байгаа. Тэрэн дотор нэг сонирхолтой юм 60 frame per second буюу секундэд 60 фреймийн видеонуудыг оруулах болно гэсэн байна. Тэгэхээр энийгээ дагаад үн айгүй өндөр болох юм байна. За. Тэгэн гот Google одоо тэрэн дээр мөнгө босгох гэж crowdfunding-ийн төлөв харж магадгүй гэсэн юм сонирхолтой юм. Сонсоогүй юм байна. Сонирхолтой мэдээлэл. 60 frame гэдэг чи одоо юу лээ HD гэдэг чи одоо fixed-ийн за тэгээ 60 frame гэхээр одоо бүр frame гэдэг маань одоо нөгөө секундэд харах зургийн тоогоор болчихж байгаа. Ер нь бол дунджаар биднээс манай камер тойрог чинь фрейм чи хэдэд байгаа л одоо 25 билүү. 25 хацаа байдаг байх тийм үү. Тэгэхээр жирийн телевиз үзэж яхад ер нь дунджаар 25 байдаг. Тэгэхээр тэрийг дахиж нуулна гэхлээр. Тэгэхээр нөгөө спортын машин чинь хурдан өнгөрөх, акшн өрөх үед биднээс тэгж бүрзийж харахгүй. Маш их crystal clear фрейм алдахгүй харна гэсэн үг байна шүү. Тим нэг мэдээ гарсан. За нэг нөгөөх нь болохоор надад бүр маш их хэрэгтэй. Ялангуяа миний гарааны бизнестэй маш их ашигладаг. Та ч гэсэн ашигладаг байсан байж магадгүй. Энэ нэг үйлчлэг байдаг Google-аас гаргадаг Google Apps гэж үйлчлэг байдаг. Google Apps хэрвээ бизнес гэдэгт нь хэрвээ та ашигладаг бол Монголд Datacom хийж байгаа хөтмө аль биесээр. Буюу Google Apps гэдэг нь танай бизнес хэрэгтэй имэйл, дотоод сүлжээ, файл солилцооны одоо share go enter гэж байдаг тийм ээ. Энд infinite буюу хязгааргүй дискний space өгөхөр болсон байна. Оо за. Тэгэхээр нэг зөв Google Apps ч одоо манайх ашиглаж байгаа. Мандаа iNextMount.com бол Google-ийн имэйлээр явж байгаа байхгүй. Энэ танай компани тийм ээ. Манай компани тийм имэйл бол Google дээр суурилсан байна гэсэн. Тэгэхээр Google Apps-ыг бол бид нар тэгсэн мөртлөө өөрийнхөө домен дээр ашиглаж байна. Inbox-ийн чинь хэмжээ чи юу байгаа лээ одоо нэг. За тэрийг өстой мэдэхгүй. Ямар ч байсан хийсэн ш дүрдгүүл inbox-аас 25 GB байдаг байх шүү. Айгуул миний санаж агаар. Тэгээ одоо хэрвээ Google Apps бизнес болох юм бол хязгааргүй болж байна гэсэн. Тэгэхээр компаниуд хоорондоо файлаа солилцох тийм ээ наашаа чаашаа яах үед одоо ерөөсөө санаа зовох зүйл болж байгаа. Маш их сонин алхам гэж бодож байна. Та юу гэж бодож байна? Энэ одоо яах гэж ингэж маш их том зардал гарч байгаа шүү дээ. Тийм. Энэ яах гэж ингэж байгаа. Бусад одоо янз янзын cloud тийм юунууд гарч ирээд байгаа л да. Apple чинь өөрийнхөө cloud-ыг зөвхөн App Store аппликейшнууд зориулж үнийг амар хямдруулсан. Тэгэхээр энэ конкуренц ихсэж байгаа хэл та. Тэгэхээр бусад хүмүүсээс өөрсдөө Google-ийн хэрэглэгчдийг алдахгүй тулд одоо янз янзын фото эднэрийг тийш нь оруулахын тулд том хэмжээтэй файлуудыг оруулахын тулд тэднийг ямар ч байсан алдахгүй төлөө энийг хийж байгаа гэж бодсон шүү дээ. Тэгээ миний нэг магадгүй хэлэх гэсэн зүйл нь өнөөдрийн эхний нэр томьёоны нэгдэх үг гэж бодож байна. Market share. Market share буюу market гэдэг маань тухайн зах зээл тийм ээ салбарыг хэлж байгаа. Share гэдэг маань хувь. Тэр салбарт эзлэх хувь гэж байгаа. Тэгэхээр энэ алхмыг хийснээр би болохоор эхлээд юу гэж бодсон бэ гэхээр магадгүй энэ бизнесийнхний энэ салбарын өөрийнхөө
хувиа тийм одоогоор Google ихлээр зардал гаргах чи өөрөөсөө ашигтай биш гэж магадгүй. Гэхдээ тэгснийхаа яж хариуд магадгүй дахиад 500 компаниг өөр дээрээ авчих. Тийм маркет шеэр ихсэх эсвэл маркет шеэр алдахгүй байх. Алдахгүй байх. Тийм олон компаниуд ихэндээ ингэдэг байх тийм ээ. Тэгж байгаа. Ингээ одоо жишээ нь YouTube бид нар чинь бүгдээрээ л маркет шеэр авахын тулд шууд ингээл видеоны зах зээлийн маркет шеэрыг хамгийн томоор авснараа одоо ийм үнэлгээтэй болсон тийм. Одоо Twitter, Facebook энэ бүгд адилхан. Ингээл үнгүү гарч үнгүү айгу том зах зээлийг эзлээл дараа нь тэрийг яаж monetize гэдэг чтэй. Яаж одоо тэрийг мөнгө ашиг олох вэ гэдэг дараа нь бол шийдсэн байгаа. Тэгээ маркет шеэр авна гэдэг маань заавал одоо онцгой бусдаас innovative буюу одоо инновацийн өндөр шийдэл гаргацсан байх шаардлагагүй тийм ээ. Яхахгүй Google компанийн хувьд бол хэдэн төгрөг энэ зарцуулаад явах бол чадвартай байгаа шүү дээ тийм. Google одоо маркет юу бол Apple-ийн дараал орж байгаа хта тийм. Apple-аас том байна уу? Маркет одоо яг одоо Nasdaq дээр үнэлэгдэж байгаа маркет шеэр. Apple-аас арай доогоор. Арай доогоор. Тэр хоёр нэг ингээл байдаг юм шиг. Хэд хэд удаа дээшээ дошоолаад. За тэгээд ганц шиг яахыг танилцуулъя. Үзэгчтэй зочид маань бас үзэгчтэй маань бас гайхаж ирнэ одоо хийн ирсэн бэ гэд тэ. За Twitter хаяг нь Twitter гिचээд гант хүшиг гэд шууд яг бичих юм бол олох юм байна. Тэгээд орох юм бол Gant LA Le Blue гэд тэгсэн байгаа. Тэгээд би дөнгөж асуугаа бичсэн. LA Le Blue гэж юу яриад байна гэд. Тий. Өөрөө Америк акценттай LA Le Blue гэж хэллээ л дээ. LA Le Blue гэдэг Францаар одоо Францын багийг дэмжиж яах гэсэн үг л дээ. Одоо манай Францын баг урагшаал гэсэн тиймэрхүү юу. Одоо би Францад дажаад ирсэн. World Cup холбоотой юм тавьсан баг шүү дээ. Зүгээр тэгээ оруулсан байгаа. Тэгэхээр та Францад хэдэн жил болсон гэлээ? Францад ер нь нэлээд утсан. Ер нь бол Европод бол амьдралынхаа талыг баг өнгөрөөсөн гэж хэлж болно те. Герман, Франц. Дуршлаасаа ярилцвал та Франц, Германд юу хийжсэн бэ? Германд бол би сургуулаа төгссөн. Дараа нь Францад шууд мэрэгчлэр ажилласан гэж. Ямар мэрэгчлэр тэр маа? Одоо software IT гэсэн үг те. Тэгээ Францын одоо тийм тэргүүлэх том технологийн компаниудад том болон жижиг Америкийн бас компаниудад ажиллаж байсан. Тэгээд мэдээж Европт ажиллаж байгаа болохоор тэр Европын одоо бараг бүхэл орнд одоо нэг юугаар ажиллаж байсан гэсэн үг те. Инженер гэсэн үг. Инженер software consultant гэсэн. Зөв. Програм хангамж consultant, enterprise одоо том банкуд ч юм уу тиймэрхүү газрууд одоо зөвлөгөө өгдөг компани байсан гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө Европын орнууд одоо юу Нидерланд, Англи одоо гэх мэт дээр Герман ч юм уу олон орнууд ажиллаж байсан гэх мэт. Тэгээд 2005 онд Монголд ирсэн. 2005 онд Монголд ирсэн. Гарааны бизнес эхэлж байгаа хүмүүст нэг яригддаг зүйл байдаг. Олон ном бичгэн дээр ч гэсэн хэлсэн зүйл байдаг. Заавал нэг зүйлийг сайн мэддэг байх албагүй. Тийм ээ. Өнөөдөр бизнес development, бизнес хөгжүүлээ явж байгаа зөв бага бүрдүүлээд тийм ээ төслөө зөв урагшлуулаа явж байвал болдог. Гэтэл бас нөгөө талд нь хэрвээ амжилттай entrepreneurs-ыг сонсох юм бол та нэг юмн дээр ядаж маш их сайн болоо буюу эксперт бол тийм ээ. Specialize хий гэж агих зүйлсмэд. Таны үед тэр ингээд сонсоод байгаад програм хангамж IT гэдэг маань маш их том салбар. Таны хувьд одоо яг эксперт гэж өөрийгөө ер нь хэлж чадах юм юу вэ? Эксперт бол би одоо манай одоо Монголд ирээд Монгол бизнес хийгээд ирсэн одоо гадаадаас ирсэн хүмүүс зөндөө байгаа. Тэд нар тэгэл ерөнхийдөө миний бодлоор бас компани болоод эсвэл томоохон шиг компанид ороод ажиллаж байгаа тий. Тэгээд би бол зүгээр компанид ажиллаж байсан юм чинь одоо Европед нарт. Тэгэхээр энд компани олж үзье гэж бодоод ирсэн л дээ. Тэгээ компани олж үзээд яг одоо явжлаа гэж үзэхэд болно. Тэгээд юу одоо яг энэтэй стартап гэдэгтэй холбоотой юу гэхээр би нэг одоо тэр ирээд байгуулсан компани ярмааргүй байна л да. Одоо бол манайх дээр 2 шин төсөл хэрэгжиж байгаа учраас энийг ярих гэж энэ жилээс эхэлж хэрэгжиж байгаа 2 гоё төсөл байгаа. Ер нь та хэдэн компани байгуулж утсан бэ? Би бол ганц л компани болсон. Ганц компани байгуулсан. Serial entrepreneur нэрд бол биш. Ганц компани байгуулсан гэдэг нь амжилттай болохоор ганц гэж яануу эсвэл унсан идээр тооцохгүй байна уу? Үгүй. Би тийм ерөөсөө унуулаггүй авч явж байгаа тийм л компани За. байгаа. Энэ компани маань хизээ эхлээд хэдэн жилийн нүүр үзээ явж байгаа компани байна? Энэ компани бол яг ирээл 2005 онд ирээл байгуулсан гэсэн үг тийм. За. Тэгэхээр бол нэлээд тиссэн байх нь шүү дээ. Нэлээд тиссэн. Тэгээ янз янз одоо Монголд бол 2005 онд ирэнгүүтээ одоо тендер эднэрт гэж ордог шүү дээ. Тендер эднэрт ороод одоо жишээ нь Монголд одоо Java Enterprise гэж баг ер нь байгааг баг. Тэгэд бол одоо тийм Java Enterprise дээр үндэслэн том програмыг хийсэн. Одоо жишээ нь эрүүл мэндийн яам дээр одоо хүртэл 2006 онд хийсэн програм маань ажиллаж байгаа. Тэгэхээр одоо баг эвдэрлэгүүгээр 2006 оноос одоо хүртэл ажиллана гэдэг бол веб дээр үндэслэн програм шүү дээ. Тэрний хувьд бол маш том амжилт. Дээрээс нь
одоо бас бусад яамдууд тиймэрхүү газрууд бас бид нар програмууд хийж байсан. Зөв. Бид нар гэхээр та 2005 онд энэ компани эхэлж байгаад хэдүүлээ эхэлсэн юм бэ? Хэдэн хүн тэр програмыг бичээ сууж байсан байх вэ? 2005 онд би ирчээд бол ерөнхийдөө яасан. Яг цөөхөн хүмүүс авсан. Одоо ч хүртэл манай компани бол цөөхөн хүнтэй гэж явж байгаа. Та ирээд өөрөө хүн хөсөлж авсан гэсэн үг үү? Тий, хүн хөсөлж аваад одоо жишээ нь одоо төгсөж байгаа оюутнууд те их сургууль дээр төгсөж байгаа оюутнуудыг авч ажиллуулсан. Зөв. Одоо тэдгээр залуучууд маань тантай ажилласан хэвээр байгаа шүү. Тэд нар бол одоо зарим нь Америк авсан, зарим нь одоо өөр компанид орсон тиймэрхүү. Тэгэхээр софтверийн бизнес дээр бол миний бодлоор нэлээд тийм rotation гэж байгаа. Эргэлт ихтэй одоо хүмүүс бол янз янзын компанид ажиллаж орох сонирхолтой. Одоо цалин эднэр гээл жижигхэн компаниуд бол бас цалин дээр жоохон өөр аж болно, том компаниуд өөр аж болно. Тэгэхээр бол янз янзын хэлбэрээр хүмүүс бол тийм ротейшнд орж ажиллаж. Том компани ч гэсэн нэлээд ротейшн орж байгаа. Одоо би жишээ нь тэнд ирснийхээ дараа 2008 оноос хойш MSS Electronics бас софтверийн хэлцээний захирал хийжсэн. Хэдэн жил програм хангамжийн хэлцээн захирал хийжсэн. Тэгэхэд бол мэдээж бас зөндөө олон программистуудтай ажиллаад бас л тийм rotation гэж байна. Шинэ хүмүүсийг зөндөө авна гэх тиймэрхүү асуудал бол байна. Энэ маань тэгээ та хэллээ яг програм хангамжийн салбарын нэг онцлог гэж хэллээ. Гэхдээ энэ маань муу зүйлөө сайн зүйлөө. Би болохоор нөгөө шууд нөгөө бизнесийн өнцгөөсөө бодоод эргэлт их байна гэдэг чинь муу зүйлээ гэж бодоо. Үгүй энэ эргэлт их байна гэдэг бол муу зүйл биш. Одоо жишээ нь яасан гэхээр юм байгаа л да. Одоо жишээ нь Google, Apple, Microsoft тэд нар бүгдээрээ Silicon Valley-д яасан гэхээр амар их тийм rotation байгаа байхгүй софтверийн сектор дээр. Эдгээр нэг нууцаар хоорондоо юм хэлцээр хийсэн гэж байгаа байхгүй. Яг үхээр ерөнхийдөө одоо цалингаа өсгөхөө болоо. Цалингаа нэг стоп яг иймэрхүү юм дээр байгаад байхгүй бол энэ rotation одоо ерөөсө бие биендээ өрсөлцөөр байгаа цалин бүр замраагаа алдлаа. Тэгээд тийм нууц хэлцээр хийсэн тэр нь бол Америкийн засгийн газар мэдээд тэднийг одоо баг торгоод нэлээд болсон. Өөрөө сонссноо тийм. Магадгүй би нэг иймэрхүү юм дандаа сонсогддог л да. Тэгэхээр яг тийм одоо price fixing одоо яг тэгж ерөөсө болохгүй. Тэгэхээр тийм rotation хэрэгтэй. Хоорондоо компаниуд биендээ өрсөлдөж байгаа. Тэгэхээр бол ийм юм гарч ирэхээс аргагүй байна. Яг аргагүй мөнгөөр цохиж Facebook дөнгөцөө Yahoo-гийн 2 том инженерийг авлаа. Facebook Yahoo дөнгөцөө тийм ээ Google-ийн инженерийг авлаа энэ төр гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Байнга тэр бод. Одоо Google-ийн айгуу том тэр юунд ажиллаж байсан Marissa Mayers гэдэг эмэгтэй одоо Yahoo-гийн захирал болсон явж штэ. Тэгэхээр тийм rotation бол ерөөсөө тийм high-tech секторт бол байх хэрэгтэй гэж үзэж байгаа. За тэгэхээр сонсогчид үзэгчид ингээ харж байгаа бах. Нилээн програм хангамж болон IT чиглэлээр бол яа харахгүй олон жил ажилласан. Тэгээд энэ талаар бол маш их өргөн Монголд ялангуяа туршлага хоримтлуулсан юм байна тийм ээ таавал. Тэгээд өөр одоо таны ингээ Twitter-ыг харж байхад for free and open Mongolia гэдэг гэж байна. Тий. За энэ маань юу гэсэн үг? Энэ яг жоохон тийм political view л да. Одоо улс төрийн улс төр Монгол гэхээр улс төр гिचгээр улс төрийн юу гэдэг аа. Political гэж улс төрийн гэсэн биш байхгүй. Political гэхээр яг одоо Монгол бол эрхчлөөтэй орон байх хэвээр мэдээж эрхчлөөтэй. А дээрэс нь нээлттэй орон байх хэвээр. Нээлттэй гэхэрээсөө ингээ зөвхөн өөрсдийнхөө юм ингээл хараад баясаад авах штэ. Одоо дэлхийд даяар болж ирж байгаа бүхэл сонирхолтой юмнуудыг монголчууд тэрэнд нээлттэй хандах хэвээр. Одоо жишээ нь одоо софтверийн технологи дээр ч юм уу эсвэл одоо entertainment ч юм одоо бүхэл юм дээр юм нээлттэй бол Монгол бол хөгжинө гэж бодож байгаа байхгүй. За тэгээд програм хангамжийн тухай ярихаар хоёлаа өнөөдөр таны би бас нэг тантай би чи анх ч болохоор нэг ICT Expo дээр танилцчихсан очиад ингээд Монгол Robotics гэсэн бүүс байсан баха тийм үү? Монгол Robotics болон City Mine гэдэг хоёр тийм миний үзсэн хоёр төслөө. Булан бэлтгэсэн байсан тэнцээ очиод танилцж байхад та тэгжээс би телевизийнхантайгаа явж байсан тийм ээ яг ICT Mine-ыг харуулаад ICT Expo харуулаад тэгээд та надаа City Mine гэж нэг юм харуулчихсан. За энэ маань таны одоо хамгийн сүүлийн төслүүдийн нэг болж байна. Энэ бол одоо ерөнхийдөө манайх ягаад ийм төслүүдээр орсон бэ гэхээр одоо ерөөсөө тендер Монголын софтверийн компаниуд бол бүгдээрээ нэг тендер мендерт орно гэж явдаг байхгүй юу? Одоо тендер мендер бол одоо ерөөсөө хэцүү болжээ. Тэгээ тендер ч гэж одоо тийм олон ч байхгүй тэгээд айгүй өрсөлдөөн ихтэй. Тэгэхээр юу хийх вэ? Монголын софтверийн компаниуд юу хийх вэ гэхээр одоо өөрсдөө продакт гаргаад тэрийг хөгжүүлэх хэрэгтэй болсон цаг болжээ тэ. Тэгэхээр манайх юм хоёр төсөл гаргасан байгаа. Нэг нь бол City Mine, нөгөөх нь бол Монгол Robotics. City Mine гэдэг нь юу гэхээр одоогийн байдлаар яг City Mine гэдэг нь бол нэг app гэсэн үг. Application байгаа. Тэр бол одоо ухаал гаргасан зориулсан application. Одоогийн байдлаар iPhone, iPad дээр ажиллаж байгаа. iPad дээр бас байгаа. Тэгээд дээрэс нь вебсайт байгаа.
cityminds.com гэсэн. Тэгэхээр ерөөсөө юм систем гэсэн үг л дээ. Тэгээд дээрэс нь ард нь том сервер байгаа. Тэрэн дээр бүх дата эднэр хадгалагддаг тийм систем гэсэн үг. Тэгэхээр энэ ямар зорилготой систем хийгээд байна гэхээр ерөнхийдөө одоо 2013 оноос хойш юм юу гэж айгүйх яригдсан. Local, mobile and social гэж тэ. Local буюу одоо өөрийнхөө local дотоод юм биш. Яг өөрийнхөө байгаа одоо хот ч юм уу тэ өөрийнхөө байгаа яг бага газар гэсэн үг те. Одоо чинь Нью-Йоркд байгаа бол Нью-Йорк те. Улаанбаатарт байгаа бол Улаанбаатар те. Нийтийн дэлхийн биш те. Өөрийнхөө л бага газар. Мобайл гэдэг чинь одоо мэдээж бүх юм мобайл болж байгаа. Ер нь бол desktop application бол үе өнгөрөөж байгаа тийм ээ. Хөдөлгөөнд одоо ухаалаг гар утас эсвэл таблетыг ярьж байна те. Гурав дахь нь орохоор social гэдэг чинь одоо нийгмийн гэж ярьж байгаа. Гэхдээ энэ бол нөгөө Facebook, Twitter гэдэг санагдуулж байгаа байхгүй. Тэгэхээр хүмүүс одоо бие биендээ найз болоод бие бинийхээ гаргаж байгаа мэдээллийг хүлээж авах тиймэрхүү байдлаар яана гэсэн. Тэгэхээр энэ гурав бол гурлаа ингээд нэгдээд ер нь айгүй том тренд болж байгаа байхгүй. Social, local, mobile гэдэг. Нэг шинэ технологийн нэг чиг хандлага үзүүлээд байна. Энэ технологийн шинэ чиг хандлага. Гэхдээ шинж биш 2013 оноос тэгж ярьж гисэн тий. Тэгээд одоо тэрний төлөөлөгч бол одоо жишээ нь Foursquare ч юм уу тийм аппликейшн байгаа. Тэгээ ер нь бага л да яалт одоо юу ч Facebook ч гэсэн сүлээ тийш орсон тэгээ локал айгу юутай болсон байгаа. Тэгээ ерөнхийдөө иймэрхүү аппликейшнууд бол байгаа. Манай өнгөрсөн эпизодоор орсон зочин Баяр сайхан маань олуула цэгмэн гэд бараага танилцуулсан. Тэр маань бас яг өнөөдөр Монголдо зориулсан, Улаанбаатарт ялангуяа зориулсан social network хийж байгаа гэж яриад байсан. Тэгэхээр бас идэвхтэй юм байна нэ. За CityMine маань яг тийм төстэй биш. Яг тэгвэл манайх бол зөвхөн Улаанбаатарт зориулдаг. CityMine бол ерөөсө local гэдэг утгаараа яг тэр хүний амьдарч байгаа орчин зориулагдсан гэсэн. Одоо чинь нэг хүн Улаанбаатарт амьдарч байвал тэр Улаанбаатарын одоо бүхэл бизнесүүд, бүхэл үйлчлэгээний газар яг өөрт нь харагдана гэсэн. Одоо тэр хүн жишээ нь Нью-Йоркд очичлоо гэж бодъё те. Тэнгүүт Улаанбаатарын юмнууд бүгд харагдахаа байлангуудаа Нью-Йоркийн юм харагдах байхгүй юу. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг local гэдэг нь бол яг тэр хүний яг байгаа газар л гэсэн үг. GPS-ээ ашиглаад эргэн тойрны юм хандаад тэгээд мэднэ гэсэн үг те. За тэгээд тантай би ICT-ээр танилцсны дараа уцаар ярьж байхад танай аппликейшн чинь Монголдо арай айгүй дээгүүр орсон байна гэж хэлсэн. Тийм энэ яасан бэ гэхээр бид нар ямар ч нэг юу хийгээг байгаа. Тэгээ одоо мэдээ сурчлагаа хийгээг энэ баг бета вершн гэхэд болно тийм. Тэгээ явж исэн чинь одоо ICT дээр тийм юм гарч ирсэн мэдэхгүй. Ямар ч байсан бид нар 6 сарын 13-нд энийг ингээд нээлттэй болгонгууд яг тэр 7 хоногт шууд юунда App Store-ын social network-ийн дотор top 10-д орсон. Яг 10 дугаар байранд. Тэгэхээр яасан бэ гэхээр 10 дугаар байр гэдэг чинь бол одоо Facebook Messenger, Yahoo Messenger, Skype бидний дараа шууд орж ийн гэсэн үг байна. Тэгэхээр юу гэж байна? Энэ юуг өгүүлж байна гэхээр ерөнхийдөө хүмүүс амар их даунлоод болж байна гэсэн үг. Юу тэгээд даунлоадын тоо байна уу тань? Даунлоадын тоо ер нь бол энэ топ 10-д орохын тулд ер нь 7 хоногт ер нь 100 гараад даунлоод болно гэсэн. Тэгээд одоо ингээд яачлаа гэж бодё. Хүмүүс ингээ айгүй олноор даунлоадлаа. Одоо энэ яг магадгүй олон үзэгчийн app-ийн бизнес руу орж байгаа тийм ээ. Аппликейшны бизнес руу орж байгаа хүмүүс сонирхол үйлчлэх юм л да. Энэ одоо дараачийн алхам нь юу вэ? Одоо дараачийн алхам ингэж байгаа. Энд ч одоо яг нөгөө CityMine яг сайн ярьсангүй. CityMine гэхээр яг тийм local social mobile гэж хэлсэн. Гэхдээ ерөнхийдөө бол одоо энэ яг локал яг энэ бага газрын одоо бүхэл бизнесүүд манайхтай хамтарч ажиллаж болно гэсэн үг тийм. Бизнесүүд гэхээр одоо бүхэл дэлгүүр байж болно, бүхэл ресторан байж болно, бүхэл бензин түгээх одоо доктор сүлжээ эднэрээс бүгдээрээ орж болно. Тэгээд эднэр бол өөрсдийнх нь бизнес одоо манай аппликейшнд гарч ирэхээр хүмүүс шууд энэ одоо 2 км-ийн дотор явж яснаа өөр яг ийм бизнесүүд энд байна гэдгийг мэдээд тэр бизнес руу шууд дарж ороод одоо энэ манай map гэдэг map шиг юм дараа нь үзүүлээ те. Шууд дарж ороод тэнгуү тэр бизнесийн үйлчилгээг мэдхээс гадна үйлчилгээг шууд хүлээн авч болох боломжтой. Нэгсэндээ та одоо миний сонирхоод байгаа юм энэ бизнес аппликейшны бизнес хийж байгаа хүмүүс за олон хүн татаад авчлаа. Одоо яаж энэс баячих вэ гэдэг асуулт. Баячих вэ гэдэг асуудал бол харин хүмүүст бол олон хүн татаж аваад энэ бол free бол үнгүй байгаа. За бас яг адилхан түрүүч ярьсан market share авах гэдэг шүү дээ тийм үү? Market share авах гэж байна. Хоёрдугаарт бизнесүүд бол үнэтэй. Тийм утгаараа ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр бизнесүүд бол манайх дээр ямар нэгэн байдлаар за ороход бол үнэгүй. Гэхдээ орохоос гадна цаашаа одоо өөрсдийнхөө танилцуулах янз янзын юмд бол тус-тусны юм үнэтэй тийм юмуд байгаа л да. За манай дараачийн нэр томьёо гарч ирнэ гэж бодож байна одоо. Monetize гэж түрүүн хэлсэн байгаа тийм үү? Monetize буюу мөнгө хийх, monetize, money гэдэг үгнээс гаралтай monetize. Хэрвээ та бүхэн дэлхийн хаанч явж байсан стартап entrepreneurs хүмүүстэй уулзаад VC-нүүтэй хөрөнгө оруулагчтай уулзаад явж байгаад асуудаг асуултын нэг юм энэ байгаа.
Айгуугай санаа байж болно, айгуугай бүтээгдэхүүн байж болно. Чи яаж над бараа бүтээгдэхүүнээр monetize хийх юм бэ гэж асууна. Monetize гэдэг нь мөнгө хийхэл гэсэн үг. Ерөөсөл маш энгийн байдлаар. Тэгэхээр одоо та надад юу хэлж байгаа нөхлөөр таны monetize хийх стратеги буюу мөнгө хийх арга нь хэрэглэгчдээс биш, харин танай бизнест орж байгаа бизнесүүдээс мөнгө авах гэж байгаа юм тийм үү? Яг эхний үед бол тэгэж бодож байгаа. Гэхдээ энэ стартап учраас энэ жил гарч эхэлж байгаа стартап учраас тэр стратеги өөрчилж магадгүй. Дээрээс нь бид нар бол одоо бол Apple дээр юун дээр in-app purchase гэж бас байдаг байхгүй юу. Тэгэхээр яах вэ гэхээр хэрэглэгчид одоо энийг бол жишээ нь Нью-Йоркод явж байгаа хүн хэрэглэж болно. Одоо CC Guide байдлаар хэрэглэж болно шүү дээ. Тэгэхээр одоо энд чинь зөндөө олон категори байгаа учраас яг CC Guide-ийн категорид ороход одоо жишээ нь үн төлбөртэй ч байж болно тий. Тэгэхээр доторх энэ app буюу application доторх тэр зарим энэ нисгүүд нь үнгүй нэмэлт юм аа. Өсчөнд ороод үсээ угаагаад өгөх нь үнгүй засвуулыг өвлөнтэй гэдэг шиг ингэж явах нь шүү дээ. Одоо энэ бол яг энэ app purchase бол яг сүүлийн үеийн тренд болж байгаа. Ерөөсөө яг шууд хүмүүс бол ерөөсөө шууд ингэж application-ыг шууд $4 $2 худалдаж авах болцсон. Бүх application-ууд ерөөхдөө free үнгүй. Тэгэхдээ цаашаа гол нь яаж мөнгө хийж байгаа гэхээр энэ app purchase байгаа. Миний ганц шүүмжлэлтэй хандж магадгүй юм нэ. Ингээд шинэ аппликейшнууд хүмүүс гаргаад ялангуяа нийгмийн харилцааны шинэ юмнууд гаргаад ирэхээр нөгөө нэг өөрийнхөө зуршлаас анзаараад нэг ашигладаг. Би өнөөдөр ухаалаг гар утсаа нээлээ гэж одоо эсвэл компьютераар нээлээ гэж бодоход миний шалгадаг нийтэн зүйл байдаг. Тийм ээ, имэйлээр шалгадаг, фейсбүүкээр шалгадаг, твиттерээр шалгадаг, ютубээр шалгадаг. Энэ тоо маань нэмэгдээд байна л та. Тэгэхээр одоо нэг асуулт одоо энэ байна. Та одоо яг үнчээр ингээд нөгөө founders өвчнгөөс ангилаад тийм ээ үүсгэн байгуулагч гэдэг хүнийхээ өнцгөөс биш хэрэглэгчийн өнцгөөс харангууд би үнэхээр нэг илүү цонх нээгээд илүү дахиад 5-10 минутын логин хийгээд энийг хийх үү гэдэг асуулт байна. Энийг хийх үү гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр ийм аппликейшнууд одоо чинь бизнес болгоо өөрсдийнхээ аппликейшнийг хийх хэрэггүй байгаа байхгүй. Бизнес болгоны аппликейшнийг тэр хэдэн мянган хэдэн сая аппликейшнуудаас олгохгүй те. Тэгэхээр яах вэ гэхээр яг иймэрхүү энэ нэгдсэн одоо бизнесудаа нэгдсэн ийм сүлжээ болчихж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм ганц бизнесуудын сүлжээ одоо Улаанбаатар дээр ганц байх юм бол тэрлүүл орох байхгүй. Тэгэл тэр бизнесуудын бүхэл мэдээллийг аваад шууд тэр бизнесуудын юмыг худалдаж аваад эсвэл захиалаад төлбөрөө хийгээл явчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг зөв олон аппликейшн хэрэггүй одоо иймэрхүү ганц аппликейшн байл бүр сайн л байна гэж. За тэгэхээр гарааны бизнес хийж байгаа хүмүүсийн бас иймэрхүү төрлийн бизнес хийж байгаа нэг сонирхож байгаа нь бас гарч ирж байгаа асуулт нь реклам хийхгүйгээр яаж юм олон татуулч ба. Харин би ойлгохгүй байна. Энэ гэхдээ юу л ах л та. Реклам хийхгүй яаж гарч байгаа би бас гайхаад байгаа. Гэхдээ энэ та мэдээж хэрэг найзуудаа ярьсан. Тэгээд компанийн чинь ICT Expo дээр хүмүүс харсан бах. Тэгээд бодвол бас Eagle-аар гарсан. Eagle-ээр гарсан. Eagle-аар гарахад хүмүүс үтсэн бах. Cynic-ээр бас гарсан байгаа. Cynic-аар гарсан юм уу? Гарсан. Тэгвэл Cynic-аар гарсан байна. Тэгвэл тиймэрхүү байдлаар хүмүүс даунлоод болсон байна. Хүмүүс эсвэл Улаанбаатар ч юм уу янз бүрийн байдлаар search хийсэн байж болно App Store дотор тий. Тэнгүүтээ ийм шинэ аппликейшн үзэнгүүтээ найзуудаа харуулад найзууд нь даунлоод болсон байж болно тий. Зөв. Энэ дээр энэс нэг сурамж гарч ирж байгаа шиг байна. Монголд хэрвээ гарааны бизнесээ хийж байгаа хүмүүсийн хувьд телевиз Монголд ирч хүчтэй хэвээрээ байгаа. Телевизээр бараа бүтээгдэхүүн танилцуулахад хүмүүс үздэг юм байлээ. Барууны орнуудтай харьцуулбал тамжаа. Францад бол телевиз тийм өчрөг биш болцсон байна. Зарим газар одоо телевизийг бүр зарим гэр бүлүүд бол телевизгүй амьдарч байгаа байхгүй юу? Яг л үнэхээр телевиз за sorry те. Гэхдээ телевизээр бас үүндээ хэрэггүй юмнууд их гарч байгаа. Хэрэггүй юм их гарч байгаа. Тэгээд тэр их цагийг бүгдийн тулд энэ чинь. Тэгэхээр зүгээр хэлгээд байгаа гарааны бизнесээ Монголд хийж байгаа бол телевиз бол үнэхээр боломжийн байдаг юм байлээ. Сурчлаа ихэд тийм аа. Хоёрт нь болохоор сая нэг олон гарааны компаниудын нэг үнэлдэггүй нэг юм маркетингийн сувг байдгийн. Тэр нь юу вэ гэхээр таны саяны ярьсан компанийнхаа ажилтнаас эхлүүлээд, найзуудаасаа эхлүүлээд, гэр бүлээсээ эхлүүлээд энэ word of mouth гэж ярьдаг тийм ээ. Нэг нэгэндээ амаараа хилээд ингэж дамжиж явж байгаа сурчлагаа бол үннийг хэлээд хамгийн өндөр үнэлгээтэй сурчлагын аргууд, хамгийн үр өгөөчтэй аргуудын нэг байдаг тийм үү? Тийм. Ер нь тэгж явъя гэж бодож байгаа. Яг бол энэ зөвхөн Улаанбаатар биш, Нью-Йоркод одоо би яаж сурчлах юм тийм үстэй. Тэгэхээр яг хаа тиймэрхүү газар яаж сурчлах вэ гэхээр нөгөө юу гэж байгаа л да app review гэдэг тиймэрхүү сэтгүүл мэтгүүлүүд тиймэрхүү сэтгүүлд одоо мөнгө төлж гарах хэрэгтэй болно. Яг тиймэрхүү байдлаар бас явж болно тий. Зорилго юу вэ энэ аппликейшн дээр? Энэ аппликейшн дээр одоо зорилго гэх юм бол 1 сая хэрэглэгчтэй аппликейшн 1 сая хэрэглэгчтэй байна. Тэр бол Монголд мэдээж 1 сая хэрэглэгч аахгүй. Тэгэхээр
эхлээ Улаанбаатарт гарчаад дараа нь одоо ойрхон одоо Сингапур, Хонконгт ч юм уу те оруулчаад дараа нь Европын Парис, Лондон. За 1 сая хүрчлээ. Дараа нь яах вэ? Дараа нь тэгэл 1 сая бол айгу том таахгүй те. 1 сая хүрсний дараа та том одоо ихэвчлэн иймэрхүү аппликейшн 1 сая юм уу иймэрхүү том зах зээлийн market share буюу зах зээлийн хувиа эзэмшсэн хань нөгөө Facebook юм уу Twitter-ийн чил ирээл авчдгийг шүү дээ тийм ээ уул нь худалдаал авч. Тий янз янзын юунууд байна л та. Одоо жишээ нь айгу хурдтай явж байгаа аппликейшнууд байна те. WhatsApp гэсэн сая юу болсон 19 миллиард доллараар юу Facebook авчиж авсан те. Төгрөгөөр авсан маа. Төгрөг ш доллар. Доллар. Тий тэнгүүт яасан бэ? Яагаад аваад байна ийм амар үнэтэй? Үндэ би бас гайхсан те. 19 миллиард доллараар яагаад энэ аппликейшнийг хөдлөж авбаа? Үндэ бодоодсэн энэ бол энэ технологи авах гэж аваад байгаа байхгүй юу? Тий. Тэр энэ бол хүмүүсийн хэрэглэгчдийн ч авах гэж байгаа. Яагаад гэвэл Facebook чинь 1 миллиард хэрэглэгчтэй. Тэгэхээр энэ хэрэглэгчдийг авах гайг байхгүй юу? Тэгэхээр WhatsApp-ыг яагаад авсан бэ гэхээр өсө энэ конкуренцаас хайсан байгаа байхгүй юу? Өрсөлдөөн. WhatsApp ийм хурдтай өдөрт 1 сая хүмүүс ороод исэн гэж байгаа байхгүй WhatsApp. Тэгэхээр чи ийм хурдтай байх юм бол Facebook-ыг буцсагчих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр Facebook айсандаа болоод дараа чи айгуу том social network гараад ирэхээс айгаад шууд ингээд ийм том дийл чадахгүй бол худалдаад авах гэж байгаа юм байна шүү дээ гэсэн. Дийл чадахгүй бол ерөөсөө ингээд худалдаад мөнгө байгаа юм чинь тийм үү? За хоёуланд харамсалтай цаг маш бага үргэлжлэж байна. Аль хэзээ 20 хэдэн минут ярьсан байна. Бараг 30 минут ярьсан байна. Сүүлийн нэг би тантай үнэхээр нэг яриа гэсэн сэдв бол яхахгүй Монгол Robotics гэдэг төсөлтэй ч холбоотой байна. Монгол Robotics-г маш богинохон тайлбарлаад өгөөч юу вэ? Монгол Robotics гэхээр одоо бол бас зөвхөн софтвер хийхээс гадна embedded технологи бол аюул хөгжсөн. Одоо жишээ нь Google бол зөвхөн embedded технологи гэдэг монголоор тайлбарлаа. Одоо embedded тэгэхээр ерөнхийдөө юм жижигхэн электроникийн хэрэгслүүд л гэсэн үг л дээ. Одоо биднээс яадаг компьютер доторыг задлаад үзүүлэх жижигхэн хэрэгсэл одоо чипүүд байна, чипүүд байна, бордууд байна. Тэрнээс гадна одоо чинь транзистороос эхлээд тэрнээс гадна юу гэхээр яг одоо гэрийн тохиоллын систем байна те. Эсвэл камераар ч гэсэн тэр хэсэгт орох байхгүй. Тэгэхээр одоо тэр бол бас айгүй том тренд болж байгаа. Одоо жишээ нь яаж юм гэхээр Google Nest гэдэг компаниас Америкийн тэрийг бол нэг хэдэн биллион доллараас судалж авсан. Тэр Nest гэдэг нь юу хийдэг вэ гэхээр ерөнхийдөө ухаалаг одоо температур гэрийн климат юу гэдэг лээ тэрийг гэрийн одоо өрөөний цаг агаар температурыг зохируулдаг систем байна. Эсвэл одоо тохиоллын тийм нэг галын систем байна те. Тэр нь айгүй хөөрхөн айгүй гоё те. Тийм систем өөрөө ухаалаг одоо хэдэн цагт хэдэн температур болох юм болохоо гэд яг тэрийг өөрөө мэдрээд хийдэг тийм системийг гэр доторх одоо электрон хэрэгслүүдээ автоматжуулах. Гэр дотроо электрон хэрэгслээ автоматжуулаад энэ дотор нь цааж орчиж байгаа, гэрэл орчиж байгаа, температур орж байгаа. Одоо чиг гэлээс бүхэл талын мэдээ. Бүхэл юм. Тэгэхээр тийм Монгол Robotics гэхээр яаж юм нэхэр ерөнхийдөө тийм одоо дэлхийд даяар хэрэглэж байгаа тийм micro controller гэж байгаа юм тий. Тэр нь бол одоо Arduino гэдэг. Одоо Arduino гэхээр яг өөрөө жижигхэн систем. Удирдлагын жижигхэн юм байна. Жижигхэн юм аа. Хоёлаа энэ чи видео одоо үзүүлж байна гэдэг үзэгчид харж байгаа юм. Тэгэхээр тэр систем нь яг хөөхөр тэрийг бол заавал компьютерийн аймар мундаг мэрэгжилтэн байгаад хийх албагүй. Тэр бол одоо сонирхогч хүмүүс өөрийнхөө гэрийн системыг ч юм өөрийнхөө дуртай юмаа хийж болно гэсэн үг тэрийг ашиглаад. Тэр нь бол ийм одоо дигитал оролт гаралтуудтай. Одоо оролт дээр нь жишээ нь янз бүрийн сенсорууд байж болно те. Одоо жишээ нь гэрлийн сенсор те эсвэл одоо чиг мэдрэгч юм уу те. Маш энгийнээр ярих юм бол энэ ерөөсөө юм лего тоглож байгаа юм шиг тийм үү? Лего тоглож байгаа юм шиг бүтцийг ойлгож чинь. Тэгээ өөрөөр тоглоомоор холбоод явчихна. Зорилгыг өөр болгоод тэгээд энэ маань өөрөө буцаагаад том одоо гэрийн тэр дулааны систем байна уу? Гэрийнхийг ярих тийм робот хүртэл бас гэж байна. Одоо робот гэхээр мотор удирдаад одоо гар марын хэдэн градус эргүүлэх гэж бүгдийг тооцоолж болж байгаа учраас робот хийж болно. Ер нь юу хийж болно? Гол нь өөрөө сэтгээд хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд та бас Raspberry Pi гэдэг одоо бас олон улс. Raspberry Pi жижиг компьютер байна тийм ээ. Нөгөө Arduino-год бол micro controller биш, өшөө жижиг тэрэндээ ойролцоо. Гэхдээ тэр бол компьютер. Компьютер гэдэг нь ямар утгаараа гэхээр өөрийн нэг үйлдвэрлэлийн системтэй, Linux системтэй гэсэн. Тэгэхээр Linux системтэй компьютер тэрэнд одоо дэлгэц мэлгэц залгаад яг компьютер шиг ажиллаж болно. Миний энэ утаснаас нэг ойролцоогоор нэг 3.2 тань шах тийм ийм хэмжээний компьютер. Тэгэхээр хүмүүсийн одоо сэтгүү өөрчлөлт хэрэгтэй. Компьютер гэхээр заавал юм фон байх албагүй юм жижиг юм ч гэсэн байж болно гэж. Одоо шууд энэ жижигхэн тэр Raspberry Pi-дааны дэлгэцэн холонгоч шууд компьютер болж болно. Энэ гарыг холбож болно, энэ киборд. Тэгээд шууд компьютер. Тэгэхээр миний асуулт энэ. Яг харахгүй энэ хоёр маань түрүүн та ярьлаа л да биднээс програм хангамж гэж ярихаар ч юм уу эсвэл технологи гэж ярихаар дандаа програм хангамж боддог. Нөгөө талд нь одоо таны хэлсэн embedded технологи буюу одоо энэ
жинхэнэ одоо beat одоо hardware дээр нь ажиллаад өнөөдөр хүмүүс юм хийх боломжтой гэж байна. Тэгээд танайх болохоор энэ Raspberry Pi Arduino-г ашиглаж бордлоо нийлүүлдэг Монгол. Яг Монголд нийлүүлдэг. Гэхдээ гол нь зөвхөн нийлүүлсээс бид нэг сургалт явуулах бодлоготой байгаа. Одоо хүүхдүүд ч юм уу те хүүхдүүд жоохноосоо эхлээд иймэрхүү юмыг мэдэх юм бол дараа нь бол өөртөө айгу том юм сэтгэж хийж чадах байхгүй те. Яг л өнөөдөр теннисний тамирчин бэлтгэе гэж бол 6 настайгаас нь эхэлж теннис тоглож эхэлдэгтэй адилхан. Энийг одоо Америкт энэ төр бол маш их хэдэн жилийн өмнөөс ухаарсан. Code Academy жоох хүүхдүүдийг ерөөсө бага ангиас нь програмчлал логик сэтгэлгээ ингээд суулгаад өгч тийм үү. Одоо инженер гэхээр ер нь бол инженерийн ихэнх хувьд програмчлалтай ямар нэгэн байдлаар холбогдох хэрэгтэй болно. Одоо ирээдүйд бол бүхэл юм програмчилдаг бол. Бүхэл юмнууд програмчлалтай. Тэгэхээр бол ерөнхийдөө маш чухал тийм. Тэгэхээр одоо Монгол Robotics-аар дамжуулаад эцэг эхчүүл хүүхдүүдэд танад аваачаа сургалтанд оруулж болох уу? Одоо 9 сараас явуулж болно. Зөв. Энийг бол би ховдоо одоо миний стартап Монголын хувьд ч гэсэн биднээс хувьд маш их том дэмждэг асуудал програм. Бид танартай хамтраад дахиад тэрний талаар яг яаж ахт нь ярилцаж болно шүү дээ. Тийм, энийг урагшлуулах хэрэгтэй гэж бодож байна. Яагаад тэгэхээр үнэхээр өнөөдөр ирээдүйд бид нас ёстой жингнээс тэр бом төгрөгөөр үнэлэгдэх компаниуд хий гэж байгаа бол миний бодлоор програм хангамжаар инновац хийх чадвартай монголчуудыг бэлтгэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм ээ. За ингээд хойлоо маш их мэдээллийг 30 минутанд амжуулаад оруулчих шиг боллоо. Бидэнтэй цаг гаргаж ирж уулзсанд баярлалаа. Тэгээд та бүхэнд баярлалаа. Холбоотой байгаарай. Бид удахгүй 20 дахь эпизод хийсний дараа бөөнөрөнгийн цуглуулъя гэсэн санаа байгаа. Тэгэхээр та ирээд босод зочдтой танилцаа. Тэгээд гой төслүүдийнхаа үр дүнг бидэнд танилцуулаарай. За баярлалаа. Гарааны бизнес нэвтрүүлгийг Синик телевизийн даваа гараг бүрийн 18 цагаас хүлээж авч үзэж болно. Мөн Бизнес радио 98.9 дээр даваа гараг бүрийн 17 цаг 30 минутаас давталтын лав гараг бүрийн 17 цаг 30 минутаас хүлээж авч үзээрэй. Тэгээд мэдээч хэрэг YouTube, SoundCloud, you name it, iTunes podcast дээр ч гэсэн утгагүй орж эхэлж байгаа. Баярлалаа эрхэм хүндэт үзэгчдээ баяртай. За баяртай.